Самбайцгаано Бамби ТV байна. Энийхүү өшөө авч такси буюу Солонгон таксины багийнхан дахин нэгэн шинэ хэргийг илрүүлж өшөө авч өгөхөөр бэлдсэн байна. Бидэнтэй хамтаагаарай. Солонгон такси компани баазад ердийн нэгэн өдөр эхэлнэ. Пак чүвэ хоёр цонхоо хичээнгүйл арчиж байхад хөөхөн гүйн тэндээс хуучин фургон машины талаар асууна. Машины тасаа дуудсан ч чүвэ түүний зархаасаа татгалцаж байв. Гүйн тэдэнд энэ 7 хоногт багтааж зарахгүй бол дахиад даатгалын мөнгө төлөх хэрэгтэй болно гэдгийг сануулад дүүжигийн машин цуна. Гүйн өнөөдөр жолооны шалгалт өгөх гэж байгаа бөгөөд машинд замын хөдөлгөөний дүрмээ тавцаар явна. Хүлээж байсанчлан гүйн жолооны шалгалтандаа тэнцээ зогсохгүй бараг л бүтэн оноо авснаа гайхуулна. Дүүжи түүнд баяр хүргэж маш хөөрхөн таксины жижиг модель бэлгэлэхэд гүйн баяртайхан нэмсгэлнэ. Тэрээр дүүжиг өөрийнх нь анхны үйлчлүүлэгч болохыг урьж бензин дуустал дахихаа амлана. Тэр орой туйлдсан төрхтэй таксины жолооч Мансуу сончоолтой уулзахаар ирдэг. Мансуу бол урд нь Солонгон таксид ажиллаж байсан жолооч бөгөөд хувийн такситай болж өрөө төлөх болон төрийн албаны шалгалт өгөх гэж буй охиндоо туслахаар тусдаа гарсан нэг юм байв. Тэрээр яаралтай хэрэг гарсан тул 3 сая вон бэлнээр зэлхийг хүсгэд сончоо шууд зөвшөөрч маргааш өгөхөө амлана. Мансуу маш их баярлаж яаран тэндээс явна. Маргааш нь Чүэ Пак 2 фургон машиныхаа худалдаа авахчийг олно. Голомтгой үйлчлүүлэгч машины бүхий л хэсгийг наривчлан шалгаж байснаа эцэст нь худалдаж авахаар зөвшөөрч хамгийн сүүлийн удаа туршилтын жолоодлого хийхийг хүснэ. Тэд ч дуртаяа зөвшөөрнө. Гэвч өнөөх залуу машин зугаад дахиж одсноос хойш оор сураггүй алгуулна. Уцруу залхахад холбогдох боломжгүй байдаг. Тэр орой бортол бүр шүнжин бороондор хүлээгээд өглөө нь аргаа барангүйнээс өнөөх луурчны мэдээллийг олж өгөхийг гуйна. Яг энэ үед сончоол руу Мансуу залгаж мөнгө зээлэх шаардлагагүй болсон гэж хэлнэ. Ямар нэг зүйл буруу байгааг мэдэрсэн сончоол Мансуугийн гэр рүү яаран очиход охин нь аавыгаа осолд орж эмнэлэгт байгааг хэлээд шүүгийнээс салах өргөдөл олсноо дуулгана. Сончоол эмнэлэг рүү яаран очиход Мансуу дээвэр дээрээс үсрэх гэж байхыг харамж очирд. Азар сончоол түүний тэнэг алхам хийхээс өмнө зогсоож чадсанаар Мансуу сончоолыг тэрвэн чангаар уйлна. Мансуу аимшигт их үрийн хавханд орсон байж. Хувийн таксины жолооч болохын тулд тэрээр хаа сайгүй зээл тавьж бүх хөрөнгөө зарцуулж машин авсан байдаг. Тэрээр хуучин эзэн нь эрүүл мэндийн асуудалтай гэх шалтгаанаар зах зээлийн үнээс хямд үнээр хувийн таксины зөвшөөрөл худалдаж авахар хуурчжээ. Зах зээлийн үнийг унагсан гэж харагдахгүй тул тэд түүнийг зах зээлийн үнээр гэрээ байгуулж сар бүр төлсөн зээлээсээ 800 мянган воны буцаан олголт авнаа гэж итгүүлсэн байна. Мансуу эхнэр хүүхдүүддээ баярлуулан гайхуулж байтал өнөөх зөвшөөрөл нь гинэн цуцлагдана. Учир нь уг зөвшөөрлийн хуучин эзэн согтуугаар жолоо барьж байгаад осол гаргасан байсан бөгөөд одоогийн хуулиар хэрэв эзэмшигч нь энэ хэрэгт шийтгүүлсэн бол уг зөвшөөрлийг өөр хүн шилжүүлсэн эсгээс үл хамааран шууд цуцалдаг аж. Луурчид энэ хуулийг сайн мэдэж байсан тул удахгүй туслагдах нь тодорхой болсон зөвшөөрлийг түүнд хурдхан шиг зарж ашиг олсон нь тэр байж. Мансуу цагдаагийн газраас ахуулаад гомдол мэдүүлэх төв хүртэл гүйж үтсэн ч бид зөвхөн хуулийн дагуу ажиллаж байна гэсэн хүүтэн хариу сонсно. Тэрээр компани дээр очиж учраа олох гэсэн боловч тэд юу ч мэдэхгүй гэж мэлзэж бүр цагдаад өгнө хэмээн даажигна. Тэрээр амьдрахын тулд хөлсний такси барин төвчж байсан ч удалгүй түүний нэр дээр түрээсэлсэн импортын тансаг зэрэглэлийн машин осол гаргасан тул 40 сая воны нөхөн төлбөр нэгсэн дуудлага хүлээн авна. Мансуу тэдэнтэй нүүр тулахаар очиход луурчид түүний гарын үсгийг зурсан гэрээг үзүүлдэг. Түүний сар бүр авдаг гэсэн 800 мянган воны буцаан алгалт гэж бодож байсан мөнгө нь үнэндээ түүний нэрийг ашиглан тансаг зэрэглэлийн машин түрээслэх гэрээнд бүртгүүлсэний шимтгэл байж таарна. Түүний зурсан гэрээнд тийм залт байгаагүй ч хуудас болгон дээр тамга дараагүй байсныг ашиглан хуудсыг нь дундаас нь сольсон тул тэднийг луурчин гэдгийг нотлоход үнэхээр хэцүү болсон байна. Мансууг уурд хашгирахад баавга шиг том биетэй залуу түүнийг хайр найргүй зодож захирал ян түүний гар дээр гიშгэн бүх зүйл хууль ёсных тул цагдаа төгсөн ч нэмэргүй хэмээн хэлнэ. Зөвшөөрөлжгүй гинтийн асар их өртөө үлдсэн Мансуу бүр мөсөн нуран унсан. Энэ төвхийг сонсон Солонгон таксины багийнхан туйлын их хилэгнэн. Дүүжи тоглоомын консулын ногоон товчлуурыг дарснаар өшөө авалтын ажиллагаа аль биесээр эхэлнэ. Багийнхан судалж үзээд уг компани нь маш том хэмжээний луурын сүлжээ гэдгийг тогтооно. Захирал ян нь хүн дайрч алах үхлийн осол гаргаад хэргийн газраас зугтсны улмаас хуульчин зөвшөөрлөө цуцлуулсан хуучин өмгөөлөгч хүн байж. Тэрээр шоронгоос гараад хуулийн мэдлэгээ ашиглан хуулийн цор хоогоор шудрах хүмүүсийг
хууль ёсны дагуу луурдаж байж. Багийнхан мөржлөг хийхээр тийшээ очино. Чүвээ түүний машиныг авч одсон өнөөх луурчныг таньж уурлан мөнгөө нэхнэ. Луурч ихлээр чүвээг танихгүй дүрсгэж дараа нь үгнээсээ буцаж туршилтын жолоодлогын үеэр машины мотор эвдэрсэн тул гэрээний дагуу завсрын зардал 10 сая вон судахсан гэж хэлнэ. Чүвээ уурлсандаа зодтолтгийг завцсан ч өнөөх том биетэй залуу түүнийг өргөөд гадагш нь гаргачихна. Бүүийн Мансуугийн нэр дээр түрээсэлсэн өнөөх импортын тансаг машиныг олж илрүүлнэ. Тэд энэ машиныг сард 15 сая воноор түрээсэлдэг байсан бөгөөд үйлчлүүлэгчид нь өөрсдөө машин түрээслэх боломжгүй гэмт хэрэгтнүүд эсвэл гэмт хэрэг үйлдэх гэж буй залуус байдаг. Хэрэв осол гарвал бүх хариуцлагыг Мансуу өргөх байлаа. Тэрхүү импортын машиныг унсан 3 таахай залуус явган хүний гудамжинд хурд хэтрүүлэн давхиж байгаад нэгэн явган хүнийг мөргөж орхино. Тэтгэе тэд уучлалт гуйхын оронд машиныг нь гэмтээлээ хэмээн хохирогчийг занаж дарамтлана. Ойр хавийнхан дургуйтсан ч хинч юу ч хийж зүрхлэхгүй байхад дүүжи урагш гарч ирээд тэдний замыг хаан зогсооно. Нэг залуу машинаас бууж түн рүү дайрах яг тэр мөчид багийн 2 гишүүн фургон машинаараа замыг нь хааж таахай залуусыг нарийн гудамжинд хавчснаар дүүжи тэднийг хашрааж машиныг нь хураан авч явна. Гэвч асуудал нь машин түрээсийн гэрээ хүчин төгөлдөр хിവэр байгаа учраас Мансуу нөхөн төлбөрөө төлөх ёстой хിവэр л бай. Асуудлыг үнцээр нь шийдэхийн тулд дүүжи тэднийг үүрлүү нэвтэрч мөнгийг нь саахаар шийднэ. Энэ үеэр үзүүлэнгийн танхимд нэгэн гинэн залуу машин авахаар ирнэ. Тэрээр үйлдвэрт 4 сарын өмнө ажилд орсон бөгөөд 7 сартаа жирэмсэн их нэртэй аюулгүйн машин авч өгөхийг хүсэж байв. Луурчид тарган дахиа олсноо мэдээд түүнийг хямд үнээр машин авах гэрээнд гарын үсэг зуруулна. Залууг зурангуут тэд гэрээний нуусан хуудсыг гаргаж ирээд үлдэгдэл үнгээд дахин 20 сая вон төлөхийг шаардна. Гинэн залуу луурдуулснаа мэдээд авахаа болно гэхэд тэд гэрээ зуцалсны торгуул 20 сая вон нэхнэ. Залуу цагдаад мэдэгднээ гэж сүрдүүлэхэд босс ян үг дуугүй хурж ирэн модоор түүнийг зохиож эхэлнэ. Дараа нь тэрээр өөрийн туслах токсог шүдээ зугаа цэг цогсхойг тушааж байгаад цохиж гэмтэнэ. Энэнд тэд гэмтлийн зэрэг тогтоолгосон бичиг авч үйлчлүүлэгчийг ажилтан руу халтсан хэрэгээр цагдаад өгөх гэсэн зайл байдаг. Захирал ян залуугийн гэрээ хаягийг мэдэж байгаагаа хэлж эхнэр хүүхдийг нь осолд оруулнаа гэж сүрдүүлнэ. Айд сандарсан худалдаа авагч өвдөг сөхрөн гуйж эцэст нь огт хүсээгүй машинаа авахаас аргагүй хүрнэ. Яг энэ үед дүүжи машинаараа 100 м давхин орж ирж өнөөх машины араас мөргөчгөн. Тэрээр сандарсан дүрсгэж уучлалт гуйх зураа гэрээн дээр санамсаргүй кофе асгаж дээрээс нь гიშгэж орхино. Одоо яана гэрээ хүчингөө болчихлоо гээд дүүжиг ирэмхийг харсан худалдан авах залуу баярлан машин авахаа болоод зүгтэж одно. Босс ян дүүжигээс машины хохирол болон туслагдсан гэрээний төлбөр нэхэд дүүжи баян тэнгийн дүрсгэж дуулууртай зөвшөөрөн машиныг худалдан авахаар болно. Үүнийг харсан захирал ян туслагаараа гэрээ байгуулуулж дүүжи өнөөх хуучин машиныг хэтэрхий өндөр өнөөр худалдаж авдаг. Үзүүлэнгийн танхимаас гараад удаагүй байтал машины хааз гинэт өөрөө нэмэгдэж жолоодлогоо алдан тоормсон ажиллахаа болно. Аюултай нөхцөл байдал дүүжи хурдан сэтгэж машинаа ухраан жолоодон замын хажуугийн барилгын талбайн хаалт руу мөргүүлж зогсооно. Үүний хүчинд аимшиг тослоос аврагдсан дүүжи хүчтэй зохилтын улмаас ухаан алддаг. Азар дүүжи бэртээгүй бөгөөд чүвэ Пак 2 машиныг шалгаж үзээд энэ нь 3 дугаар зэрэглэлийн үерт авсан машин болохыг тогтооно. Энэ бол хамгийн аюултай зэрэглэл бөгөөд хөдөлгүүрт ус орсон тул явдал донд унтрах эсвэл гинэт хаазан тулж хөдөлгөөнд тесрэх бөмбөг болдог байна. Гэвч луурчид маш нарийн ажиллаж шаврын мөрийг нуухын тулд суудлын бүс, жолооны боолт, хаалганы резин, бүр гал хамгаалагчийн хайрцгийг хүртэл сольсон байв. Гэсэн ч гүйн шавар наалтаж үлдсэн ганц цэгийг олж чаддаг. Хуулийн дагуу ийм хэмжээний машиныг устгал оруулах ёстой. Атал зарагдаж байгаа нь тэдэнд үерт авсан машинуудыг нийлүүлдэг далд сүлжээ байгааг илтгэнэ. Энэ өдрүүдэд Мансуу эхнэр хүүхдээсээ ичсэндээ гэртээ харь зүрхлэхгүй нуугдаж байв. Сончоол Мансуугийн ачааг хөнгөлөхийн тулд өнөөх түрээсийн тансаг машины үрийг өөрийн нэрээр шилжүүлэн авна. Дүүжи луурчдыг нууцаар дагаж байгаад тэд Мансууд 100 сая воноор зарсан таксины зөвшөөрлийг үнэндээ ердөө 1 сая воноор худалдаж авсан болохыг сонсоод тэднэр 100 дахин илүү төлөвлөхээр шийднэ. Яг энэ үед зурагтаар асар их бороо орсны улмаас нэгэн бүс нутаг үерт авсан тухай мэдээ гарна. Босс ян үүнийг шууд боломж гэж харж туслахуудаа ачааны машин бэлтгийг тушаана. Тэд хогийн цэг дээр очиж дөнгөж үерт авсан 7 үнэтэй машиныг худалдаж авна. Эдгээр машинууд даатгалгүй байсан тул үерийн бүртгэлд ороогүй бөгөөд худалдан авчид юу авч байгаагаа мэдэх аргагүй байв. Тэд үерт авсан машинуудыг ингэж олдог байх нь тэр. Шүүн дүнд дүүжи хогийн цэгийн офис руу нууцаар нэвтэрч нотлох баримт хайна. Тэд машины эзэмшигчийн бичиг баримтыг ашиглаж
захирлан машиныг устгалд орсон мэтээр нэрийг нь сольдог байв. Хогийн цэгийн эзэн түүнийг илрүүлж дайрсан ч дүүжи түүнийг нам зохиж унгаад үер давцсан машинуудыг нууц цээхэд авчран цэвэрлэн өндөр үнээр зархаар бэлдэнэ. Хамгийн аймар нь захирал ян туслахдаа дэлбэрсэн аюулгүй дэрнүүдийг солихын оронд зүгээр л буцааж аятайхан ойж янзлахыг тушаадаг байж. Энэ үеэр туслахууд нь өчигдөр хогийн цэгээс авсан бүх машинуудын бүртгэл туслагдсан байгааг дуулгана. Ян захирал уурлаж хогийн цэгийн эзэн рүү залгасан ч утас нь холбогдохгүй байдаг. Тэрээр бүх зүйлийг агуулгад хийж машин бэлтгийг тушаагаад чинэлэг залуус цуглардаг шөнийн клуб руу очино. Ян хуулийн мэдлэгтэй бөгөөд биеэ үнэлэгч авч байгаад баригдах эсвэл согтуугаар осод гаргах үед хуулиас хэрхэн мултрах талаар зөвлөгөө өгдөг учраас эдгээр залууст удирдагч мэт хүндлэгддэг байв. Эдгээр залуус мөн мансуу шиг хүмүүсийг нэр дээр тансан машин түрээсэлж гаралзуурдаг байсан хүмүүс юм. Чүэ Пак хоёр хоорондоо зодтолдож буй дүрсгэн тэдний өрөөнд андууран орж уучлалтгүй гарахтаа шалан доор нууц камер суулгаж амжина. Үүний ачаар Ян мөнгөний төлөө эдгээр аюултай машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахаар улааран дайрч байгааг олж мэднэ. Хэрэв тэд мөнгөний тийм шуналтай юм бол тэр мөнгөөр нь дамжуулж түүнийг унгахаар шийднэ. Дараа өдөр нь дүүжи дахин баян тэнэг залуугийн дүрт хувирч найз охиндоо гинтийн бэлэг барихаар хуучин машин авахаар очино. Луурчид түүнийг хараад нүдэн сэргэж тод улаан өнгөтэй машиныг санал болгоно. Шалгаж үзэхэд энэ нь мөн л үерт авсан машин байдаг. Хэдэн өдрийн дараа дүүжи өөр нэг дэлгүүрээс машин худалдаж авна. Доксоо түүнийг олон машин зэрэг худалдаж авч байгаад сэжиглэж энэ тэнэг залуу олон охинтой болоод охин болгонд машин авч өгöd байгаа юм болов хэмээн гайхна. Маргааш нь дүүжи ачааны машинтай ирж шууд 4 машин худалдаж авахд туслагын нүд орой дээрээ гарна. Энэ мэдээ босс Янд хүрэхэд тэд бүгд гайхаж хоцорно. Тэр тэнэг залуу машиныг шалгагчгүй, үн тохирогчгүй шууд авч байдаг. Яг энэ үед туслах нь өнөөх тэнэг залуу дахиад машин явахаар ирснийг дуулгана. Энэ удаа дүүжи найз охиноосоо салсан тул уйтгар гунгаа гаргахын тулд машин авч байна хэмээн шалтгаглаж халааснасаа баахан бэлэн мөнгө гаргаж тэднийг өднө. Өмнөх журмын дагуу дүүжи гэрээнд гарын үсэг зурсны дараа Ян гэрээний нуусан хуудсыг гаргаж ирэн үлдэгдэл 7 сая вон нэхнэ. Түүнийг гэрээгээ туслана гэж бодож байтал дүүжи шууд чекээр төлөхийг зөвшөөрнө. Луурчуд үнэхээр их гайхаж энэ тэнэг юу төлөвлөд байгааг мэдхийн тулд дүүжийг дагна. Загас өгөө шиг өмгснгийг мэдсэн дүүжи тэднийг хуучин машинуудаа цуглуулсан газар руу дагуулж очино. Тэд дүүжийг шинээр авсан машины түлхүүрээ нэгэн автомат машинд хийж нууц уг дарахыг харна. Тэгтэл өнөөх машинаас баахан бэлэн мөнгө урсан гарч ирнэ. Дүүжийг явсны дараа тэд машинуудыг шалгахад бүгд хуучин машинууд байдаг. Тэд түүнийг энд олон машин цуглуулж мөнгө угааж байна уу? Эсвэл хар тамхины 8-д ашиглах гэж байна уу? Химэн толгоо нь бүр иргэн. Захирал Ян автомат машин руу төхөж нууц үгийг нь олохыг хичээсэн ч чадахгүй уурлаж машиныг зохиж хэмхлээд дүүжийг баривчлахыг тушаана. Удалгүй дүүжи шинэ найз охинтой болсон гэж гайхуулсаар дахин машин авахаар ирэхэд тэд түүнийг шууд хүлж байгаад байцааж эхэлнэ. Зохиулж нүдүүлээгүй байж дүүж шууд нэгэн тэнэг баян хүн олсон тухайга хэлж орхино. Хэрэв тэр хүнд хуучин машин авч өгвөл машины үн дээр нэмж 10% шимтгэл авдаг. Гэхдээ тэр хүн яагаад машин цуглуулад байгааг би мэдэхгүй гэв. Мөн халаасандаа 100 машин авах гэрээ байгаа бөгөөд ердөө 30 машин цуглуулад байгаагаа с ิจ авахгүй тул нэг нэгээр нь авч байснаа хэлнэ. Ян шууд дүүжитэй хамтрахыг шаардахад дүүжи баяртайгаар зөвшөөрнө. Шалгаж үзэхэд тэдний агуулгад ердөө 36 машин байсан бөгөөд дүүжигийн цуглуулсан 30-ыг нэмээд 66 болж дахин 34 машин дутна. Гүүийн шууд захин орчинд тэдний гэрээ ойролцох таксины баазанд шугам хагарсны улмаас бүх такси үерт авсан гих хуурамч мэдээлэл тараана. Сончоол машинуудыг үнэхээр үерт авсан мэт харагдуулахын тулд усаар дүргэнэ. Тэр шүүн захирал Ян зогсоол дээр очиж шалгаад машинууд үнэхээр үерт авсан байсныг баталгаажуулж авна. Энэ үед Сончоол дампуурсан таксины компани захирлын дүрээр гарч ирнэ. Ян шууд 30 үерт авсан таксиг хаягдал төмрийн үнээс арай илүү үнээр авахар санал болгож чемдаанд өгүүрэн бэлэн мөнгө үзүүлнэ. Сончоолж баяртай дүрсгэж борлуулалтын гэрээ бэлтэнэ. Захирал Ян машинуудыг ачих гэж байхад Сончоол үлдэгдэл үнгээд 500 сая вон бэлнээр нэхнэ. Энэ нь түүний мансууд хийсэн зайл байлаа. Танаа гэрээнд тийм зал байхгүй байна гэхэд Сончоол би энд тусгай зал нэмчихье гэхэн тэр. Нэмээд хин чамайг хууц болгон дээр тамга дарахгүй бай гэсэн юм гэхэд луурдуулснаа мэдсэн Ян захирал уурлаж өнөөх том биетэй залууга дуудаж сүрдүүлнэ. Гэвч Сончоол тулалдахад бэлэн байв. Ян захирал түүнийг өнөөх баян тэнэг залуугийн хамтрагч гэдгийг таних анхнаасаа луурдуулснаа ойлгоно.
Хуучин цагаа бодоод гэрээг туслахгүйч солих боломж олгоё гэд дүүжээ тэдэнд тоглоомын машины цуглуулга үзүүлнэ. Ян захирал уурлаж том далууд дайрахыг тушаасан ч дүүжээ ердөө хоёр цохирлолтоор түүнийг газар тунгана. Бусдан дайрсан ч мөн л зодуулна. Ян захирал ухарч өнөөх баян залуус руу залгаж бүтэн жилийн турш суперкаруудыг үнгүй унуулахаа амлан дуудана. Тэднийг ирэхэд дүүжээ тэднийг өдөөн хатгаж араасаа хөөлгөнө. Тэд илэгдсэн таксиг хялбархан барьчихна гэж бодсон ч дүүжээ хурдаа цагт 300 км хүртэл нэмж бүх суперкаруудыг ардаа орхино. Дүүжээ тэднийг түнэл рүү дагуулan орж Пак түнэлийн хаалгыг хаан тэднийг хавханд түүжинэ. Тэд дүүжийг хайж байтал дүүжийн машинаараа шууд тэднийг мөргөн гарч ирнэ. Энэ хүртэл ирсэнд баярлаа. Хүрэлтийн зардал хэмнэгдлээ. Гэрээнд шинэ машиныг суперкараар солино гэсэн байгаа. Та нар сайн уншаагүй юм уу? Дүүжээ түүний мөнгийг төлөхгүй гэдгийг гадарлаж супер машинуудыг хураан авах төлөвлөгөө боловсруулсан нь энэ байж. Ян захирал уурлаж тусгуудаа дайрахыг тушаасан ч дүүжигийн хувьд тэр ердөө л ялаа шиг байв. Өнөөх том биетэй залуу 3 секундэд л унана. Ян захирал хутаг гарган дайрсан ч дүүжээ түүнийг дорхноо зэвсэггүй болгож газар унтлан зодно. Өжөө авалтыг дуусгахын тулд дүүжээ тэднийг өөрсдийнх нь зарж байсан хөдөлгөөн тесрэх бөмбөг болох үерт мавцсан машин суулган аимшигт мэдрэмжийг нь амсуулна. Та нарын сууж байгаа машин тань санагдаж байна уу? Гэхэд туслах нь сандран энэ үерт авсан машин байна. Би үүнийг аюулгүй дэрийг ойсон гэж танина. Лөөрчд өөрсдийнх нь зарж байсан нисдэг авснуудыг унахдаа гим зүгөө хохирчдын мэдэрсэн туйлын айцыг биеэрээ мэдэрч цөхрөн хашгирна. Энэ бол мөнгөний төлөө хүний амь насыг үл томсорсны төлөөс байлаа. Мансуу ихнэр хүүхдтэй иргэн ирж ажилдаа оржээ. Солонгон таксины баг зөвхөн нэгэн гим зэмгүй хүнийг биш бүтэн гэр бүлийг аварч чадлаа. Даалгавар амжилттай дуусна. Тэд баяртайгаар шорлог идэж цуглагч удаан амарч чадахгүй бололтой. Нэгэн харанхуй цаг завсрын газарт хачиралтай нэгийг итгээд гартаа дарайр дүүрэн солонгон таксины нэрийн хуудсыг бариад та нарыг бүгдийг чинь ална гэж шивнэнэ. Тэд солонгон таксины дайсан уу? Эсвэл өшөөгөө авахуулах гэсэн хохирогч болов? Энэхүү кино төвчлөл таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай.